Морьдон монголчуудын мөнхийн омогшил Тодмагнай подкаст. Морьдны төв соёлыг түгээгч түүчэлэгчдэд зориулсан толгойн тутмын подкаст. Тодмагнай аппликейшн 12 жилийн түүхтэй Тодмагнай сэтгүүл цахим боллоо. Та манай аппликейшнээр дамжуулан бидний өмнө нь бэлтгэн гаргасан 130 гаруй дугаар сэтгүүлүүдийг хүлээн авах боломжтой боллоо. Мөн Тодмагнай сэтгүүлийн редакцаас бэлтгэн гаргадаг мэдээлэл болон зөвлөгөөг үн төлбөргүй хүлээн авахын чадвар. 7 хоног бүрийн видео болон аудио подкастыг хүлээн авч сонсоорой. Өдөр бүрийн зурлаг, цагаагаарын мэдээлэл, ардын хувьсгалын 90-100 жилийн ой хүртэлх наадмын бичлэг зөвхөн манай аппликейшнээр. Тодмагнай. Селен амьсга задалж дархлааг дэмжин Агрофит тэжээлийн үйлдвэр. Морьдон Монгол төмний цаг хэмрэг сэргээдэг Тодмагнай подкастыг хэлж дугаар Өрхангай аймгийн хайрхан дулаансамаас үргэлжилж байна. Манай энэ удаагийн дугаарын зочин Монгол улсын Тодманлаа уяач, улсын авраг малчин Батүлзийн Относ ах маань оролцож байгаа. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Аварчаа тавтай сайхан байна. Тавлаа нөө. Та бүхэн ажил хийсүү сайн байна уу? Дажгүй сайхан. Танаа мутгаар харьцангуй энэ жил ер нь цас багтай гэсэн танах бол хайрхан дулаан сум чинь цас бол дажгүй сайхан байж тээ. Мондөг цастай үлдсэн. Энэ үл ер нь нэг тахманжны бараг адаргүй л байсан да. Энэ үл зөнгөөл цагаанаар байж байгаа л яг үл гэдэг нэрөндөө бас нэлээл хадгалж байна. Одоогоор бараг адар гэж бол байх. Тэгээ засны нэг 50% наадгалчаад байгаа. Яг хэд нэг 10 сая цастай л байна одоо. Ер нь бол цасыг хондгоо. Гайгүй энэ жил жилийн өгөөж нэг сайхан жил байсан болохоор нэг цастай гэлтгөө мал хөртэй сайхан л. За цаашны одоо шинийн 3-наас эхлээд бас баг томхон наадмууд энэ тэндгүү болж ах шиг өнөрсөв. Одоо хот хүрээгээр жуултаад сум амгаарч уултчих шиг л юм л да. Та бас баг жилийнхаа өнгийг талдаж уралдаж амжсан болов? Яг манайхаа нэг албан ёсны зарлагдсан их уралдаа наадам бол болсон юм байхгүй. Гэтэ ер нь нэг хэдэн жил бас хариудаж яриад яны наадам их ажиллагдсан учраас энэ жил их яар эрт морьдон барьж аваа. Цаг сайхан болохоор бас морьных он жил хүчийг буулгаж янз жил тэгээд төрүүчийн уралдаа өсөргээ уралдаа нь хайлал оролдож л байна дөө. Тэгээ яг бэлэг дөмрлийн одоо манай бас нэг шинийн 3-нд бас нэг өөрсдийн сайн зөвхт нэг жижигтэй наадам болоод тэр их мөрөлдөө манд төрүүлсэн. Тэгээ бас жилийн ингээ бас сайхан слал гэж бодчих шүү дээ. Тэгээ бас яг нь 3-4 уралдаанд сэнд 4 насны амар уралдаад нэгэн төрүүлээд 3 намаа үзсэн бас tajгүй сайхан. Тэгээ нэг уралдаад нэгсгэл талсан юмгүй л дөө. Ер нь энэ жилийн тухайд бол бас хүмүүс нэлээд удаа хүлээсэн учраас уралдах сонирхол бол урд жилүүдийнхээс илүү байх шиг л байна л та. Тэгж ажиглагдчих чинь гэж. Ер нь тийм л шүү. Одоо ингээл энэ даагны уралдаан болно, баг 3 насны уралдаан болно, том 4 насны 3 насны уралдаан болно, 4 насны уралдаан болно. Бас хүмүүс яригдаал. Гэхдээ хүн болгоомс морон дэжсэн нойтон их уралдаан наадам байгааг болохоор энэ жил бас дортой юм олон илүү л дортой хандлага нь илүү л байх шиг байна. Мордын тэжээлсэн 90 та одоо хичнээн адуу тэжээж байна юу? За манайч нэг хүмүүний нэг мормал ойж байгаа юм байхгүй. Пүрүс ингээд нэг дүүг нэг 2 адаа байгаа. Тэгээ нэг 20 гаруй адуу л тэжээж одоо тэгэл 20 гаруй өөрсдийн хүний адаа байхгүй. Намаа өөрсдийн л 101 80-90% ямар ч юм Монгол адаа байна дөө. 2-3 бас нэг яхан шин цагийн маркетаа адаа бас байна. Тэс өөрсдөө адаа манаас ойр хэдэн жил байгалийн шалгарал ихтэй байсан болохоор нэг эрлээ зорлоо золгаагүй. Тэгээж манай нутагч нэг ойр хэдэн жил энэ жилийг өгж нэг сайхан 100 зуршлагтай байгаа болохоор их адуундаа янз тусмас оруулсан юмгүй л байна. Түрүү бас ярилцлага хэлхийн өмнө ярьжсэн. Ер нь бол би одоо янз бүрийн юм бэлтгэлүүдийг үл ер нь алийг ч өгдөггүй штэ гэж. Тэгэхээр таны нөгөө одоо та бол яг энэ хөдөө яг энэ нутагтаа морой ууж хагаад ус усын наадам төрүүлэгдэг, айрагдуулдаг.
За ер нь бол зарим наадмыг бол тэр чигээр нь нутаг насан гэдэг хүн баг өмчлөөд аваа явчихдаг юм шүү дээ. Тэгэхээр таны одоо яг энэ нутаг орондоо хэрхэн морой одоо үйж сойдгийн сонирхож байгаа үзэгчд маш олон байгаа хэл та. Ер нь та өвөл одоо хэдийн өвлийн үеийнхаа талаар эхлээд ярьж өгөөч. Хэдийн үед адуу малаа оруулж ирдгийг, ямар байдлаар хийжээдгийг, эдлэгээ яаж хийдгийг ингээд. Яг хөө тэгэл одоо нэг үе бол одоо бас нэг мөр оролдоно гэж бодоход нэг 2 сарын өмнөөс эхсүүлэлт хийжээд нэг аймгийн сумын аймаг дотор сумдуудын 10 зүүн бүсгээд банк хийдэг байлаа. Тэр үеэс шаврын оролдоонд бас мөр үйж яажсэн да. Тэгтээ бас яг хөө манай аймаг зарим сумд нэг очиж оролдож байгаагүй. Зүүн сумнаас эхэлж ирсэн маань 2006 онд. Зүүн сумнд 2 их мөр маань дарааж ирээд хархантаа сумнд бас нэг 4 мөр дарааж ирээд тэгээд ер нь нэлээдэн сумаар мөр төрүүлсэн. Баянгол 30 нарийн тэл Батөлзээ тарагт гэл дандаа саврсан тийм юунуудаас гайгүй шийдэн мөр төрүүлсэн байна. Яг манайч тэгээд нэг ерөнхийдөө алсаас нь зөөлхөн шиг л уйчвал мөр борот чинь гэж байх гэдэг үднээс л морыг алсаас нь хэцүүлэх нь зөв л. За зөв нь ч байх те тэгэл ер нь зөөлхөн л мордоо ажилт нь уяанд шоргуулж л үйдэг л да. Тэгээд тэжил юм бэлтгэлийн хувьд бол ч одоо манайхын ч одоо тэгэл өөрсдөө малчин улсад ч юм байгалийнхаа эрсдэл тэжлийг үүсгэх юм гэж байхгүй. Тэжил энэ витамин тарих сайн байдаг бол мал таргалчлгүй яг хөө байгалийнхаа энэ нөгөө оргомлаа идэж мал өөр гэсэн тарг хүчин ханж тэгэхээр байгалаас авсан эрсдэлийг үүсгэх юм байхгүй байдаг бахаа. Би улсын наадамд мөр төрүүлэхдээ шүтлэн соёлын төрүүлэхдээ тэр өрөө маань ямар нэг юм бэлтгэл юу ч хэрэгжилж байгаагүй. Яг л байгалийнхаа онон дөрхөн дээр байгалийнхаа ижтэй жилээр л юм бэлтгэл хийж авсан шүү дээ. Тэгээд олс төрүүлжсэн. Тэгээд тэр ихтгэл юм хэрэгжилжсэн автомат бас байсан л байлгүй. Тэгээд одоо бол янз юм хэл гарч ирдөө. Тэгээд тэр нь бас зөгтөгч юм байдаг л баг. Юу ч нэг зөхгүй юм зараад ахав. Тэгээд бас наансан зөкс хоёр нь таарах байдаг л баг. Тэгээд манайхан бол хинхтэй л юу яаж тий. Яг нэг нойлс нэг витамин комплекс гэж юм л бидэндээ. Тэгээд өөрсдөө малч улсууд учраас 20-30 адууд чи ямар шүү юм бэлтмэл үнцэн болсон. Тэр бол гэн өөдөж мэддэг шүү дээ. Тэгэл нэг хэвг аяс тэгээд ногоон өгстэй. Ногоон жилгээд одоо баг оногтойгоо нэг оногтой гүндлэг чинь та өөр ногоон жил өгсөн юм алгалаа. Мордондоо бол ногоон жил нарийн ногоон өвсөөр л гэж. Тэгээ намар бэлдсэн өвсөө тэгэл хавар тэгэл өгчөж байна. Тэгээ хай өвлийн мөр бас зуны мөрнаас та юугаар ялгаатай үгээл янз юм байгалахтай байлаа. Хүмүүс асууж байгаа янз юм. Манай хэд өвөл гэхээр заавал морийг яг хинэж өвлийн мөрөг зүгээр яг хөслөхөөс гадна дахиулаар нь биеийн чангалаад ойчдаг. Тэг ер нь бол нэг хөлслөд ажлын нь бол яахгүй их тэхгүй зуны мөрөг сайн өсөж жагаад гэцийг нь биеийн сололж жагаад бас алсаас нь холоос зөөлхөн бэлдэж байдаг. Сарай андал гэдэг юм шиг. Тэгтээ зам хүмүүс нэм ихтэй л байдаг. Өвлийн мөрч тэгээд ихтэй арга ивэн алснараа. Тэгтээ оянд манайхан чи өвөл бол хамгийн гол нь морийг уяхтаа хүн болгон бас сайн тэжээж чадж байгаа л да ер нь өдөөгаадаа хат хүрээ гэхгүй. Тэгээ хамгийн гол нь адооныхаа хүчийг морныхын хүчийг бөхчүүлчихэд байгаа. Манайхан бол тэгээд яахад өөр сармаг тохон хүчтэй нэг соллаад нэг чангалаад ингээд нэг дундыг алж явж байгаа. Тэгээд нэг өвөл одоогийн биед бол арай илүү тарган ч юм уу байлгаж байгаа. Тэгээд хавар мал төлөхөөр өдөөний ажил багтахгүй. Тэгээд өөрсдөө жаахан содраад эргэж ногоон дээр нь дээрээс нь жаахан тэжил байгаль цагаараа байдлаас болоод тэгээд нэг тэжил нэмээ тэгээд хүчийг нь бол бөхчүүлчдэг. Тэгээд сармагхан хүчтэй хадгалж байгаа л ер нь 100% янд нь оролдог шүү дээ. Тэгээд ер нь уяачдын жаахан татгахтай талд нь их л тэжил өгж жагаад тэгээд их оролдох гэж яараад тэгэхээр бас жаахан
амсгаа зөв болохгүй янз болж байгаамаар байдаг л. Ерөнхий хүмүүсийг хараад тахтал жахан хүчнийх нь их байх. Тэгээд юуны тогтгоо оролтоо. Тэгэл амсгаа хүчин гэдсэн бүгд л зөөрөл. Тэрийг ер нь яаж тэмцүүлэх ёстой юм бэ? Яг эхнээс нь ерөөсөө мориг яг ачаалтай ажил биш. Зөөлхөн ачааллыг нэмэгдүүлэх журмаар мориг юу биенд нь хөндрс болохгүйгээр л хангаалах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхгүй болохоор хүмүүс чинь юуны тогтгоо энд ижил идсэн чи бяр тавга тахиулч идэр гэдэг. Алсаас нь л ер нь хэцүү бэлдэж эдэлж бэлдсэмээр л тэгэл. Өвөл хэдий ч нэ сайн бэлдэн 100 яг хэдий ч нэ сайн амжилт гарах үндэс нь болох. Тэгэхээр бол эхнээс нь морийг зөөлхөнд оролдоод байх юм бол мор буруутахгүй. Тэгээ нэг ажилдаа сайн дасаад ирэнгүүт нь жоох ачааллын нэмээд ингээд ахиулах журмаар онгойлгуулмаар хамаагүй л онгойлгох шүү. Та бас түрүү нэг яриаг чи ингээд сонсч байсан чинь ямар нэгэн нэмэлт тэжээл ирдсэн өгдгүүгээс гадна би ерөөсөн морь одоо ханж хатгаад ч гэдэг юм уу тийм байдлаар яадаг шүү дээ. Яадлаар манай мордод тэгж оёг олдгоо юм чинь гэж хэлсэн. Тэр бас их анхаарал татчихлаа. Тий яг хөө манайхны морь тэгээд бас их тарганаасаа болоод ч юм уу хүчнийг бүгдснээс болоод тэгээд энэ бэлтмөлийн хил мэл гатдаг л гэдэг. Манайхны мордонд л тийм хил амн гатдаг морь дээр ерөөс гардаг шүү дээ. Тэгэхээр энэ идэж явж байгаа юмнаас юм уу эсвэл хүч мөчт нь бас нэг доторх хүчээр барааг багт ч юм уу яхан ямарч ороод яадаг бол хил амн гатдаг ч юм уу юм битмийн янз бүрийн бас өгснөөс хойш бас болдог л байж мэддэг. Тийм хэрэглэхгүй болохоор бас гатдаггүй байж магадгүй. Тэгээ мордон их гатгаж ороод өөрсдөө нэг ахтар яадаг тий. Тэгээ яг нэг бас мусан таяна зогсоод янз бүрийн болох юм болж лээ. Намар зогсоод байна. 100 ч гэсэн ер нь морийг тахиулж ирээд манайхан ч бас нэг ганц нэг их морид нар одоо мундаг ингээд нэг хадгийн гүн одогтой байдаг болохоор ч тэгээд хажууд нэг онгоцтой тэгээд шууд хөтлж явж ил тахиулын армаар дээр очиод онгоцонд зогсоогоо сургацсан. Тэгээд ер нь морих дуртай л итгэдэг. Өөл гаранда Хотуулсан доо. яг тий нарийн жил би нүртэл зогсоогоо л. Ямар хугацаанд зогсоох вэ? За тэгэл яг 30 минут цаг маг бол нөө хүүхдүүдгээ бүр сурч бүр зогсох гэдэг. Тэгээ ер нь манай хинжид мордо тахиулаад чийсэн ер нь гэрийн гадаа ажиллагээд төсөргөд тахиулсны хаар дээр би энэ хөрхөөр нь заавал ходгийн энэ жахан тарга юм уу дотор моторон жахан барааг байгаа морийг ходгийн үед тусаар л их өсөл бол дотор нь жахан ямарлгүй дотор хүч нөдлөөд алсаасан бас онголт нийлүүлчихдээ. Хотын хүү дуусар гэсэн. Уг нь бол хүмүүс ч одоо хүү дуусаар явж болохгүй ядаж одоо орчны температуртаа гэдэг юм уу одоо наранд бүлээсгсэн усаар тэр усан заслыг хийдэг гэдэг юм яа. Өөд яг манайхан зүгээр яг тэр бол биенд нь ягаж байгаа юм байхгүй л зүгээр бие нь бол шившээд байгаа юм байхгүй шүү дээ. Дөрөв мөчийг хадгалж байгаа учраас орд ер нь тэгэл хойд хөлжүүлдэ яадаг ч гэдэг. Тэгэл орд хоёр хөлөө л хамгаан бол хайрлах зэрмаа. Одоо тэгэл нарийн жилбэн ордол. Одоо нүүдэлсэн морид нар бол 2-3 жил ардлаа тэгэл оролтчихдээ. Шарс боц морид нар өвчин нэмэд соохгүй наа халуун соохгүй. Тэгэл янз янзаар өөр нэг гатгаж өрөөж болдог тий. Хаяг тийжэл эдсээ тийжэл ортой энэ тагнаг юм гатгал гэдэг нэг хаяг тагнаа манаас гац нэг bil асаал авчдаг өөр ажил бол. Та ер нь жилдээ хэд уралддаг вэ? Одоо ингээд ер нь бол айхтар нэмэлт юм өгөхгүй. Тэгээ би таны ярианаас бол бүр айхтар тэгж тэжээл мэжээлийн бол хамтлал нь бас нэг айхтар өгөөд байдаг юм байна гэж ойлголоо. Яг манайх нэмэрд бол сайхан алсаас онгоох сайхан бярлуулцдаг. Гаднах хүчнээс гадна бас голын тамирын зөв суучдаг. Тэгээ дээрээс нь их ширүүтгэж чангалж ойтгоо. Тэгээ алсаас нь зөв зөөлхөө яд ахаар гол нь мөр ажлын зөөлдөгчсөн маань сөр таргалаад буцаад өөрийгөө бярлуулаад байдаг байхгүй. Тэгэхээр юуны тохотгоо нэг ажлын ширүүтгэдгөө тэгэл яг сөр ажлын зөөлдгөө тагцсан мөн сөрөө таргалаад байгаа мөрч бас нэг гараа идаагаад хэд оролцоход өөр манайхны мөрнийг малтарлаа гэдэг чинь давхраа энэ дээр бүр л илүү гоё өнгөтэй бүр л илүү цагаан ядаргаа зүдэргийг их гоё болчтой. Тэгээд уусны ямар ч хэлсэн өөрсөндөө яруулаа шингэчих юм байна л тийм
ачаалттай дарамттай ажил хийгээд байдаг шүү дээ. Тэгээ манай энд чинь бас харьцангуй хүмүүсийг одоо энэ эдгээр хүмүүсүүд бол тийм сонгоо, ийм сонгоо гэдэг нэг даривсан дөргсөн ажил баг те. Хайр тайрандаа бас тэгээ дандаа мал малж байгаа сууч юм. Ихэнх нь бас хань нөхөр адуу гэл мал малхаан анхаар нөхөс тэр бол манай нутагт бол нэг 100-ны нэг 10-20 литр л бас мөр сонирхчтэй. Одоо бүр энэ нэг тусдаа адуу гарч ирэл хүмүүс мөрөө хандлаа бас харьцангуй зарч. Таныг одоо нутаг орноос гэдэг юм уу энэ тэндээс хүмүүс ирж одоо отгоноос манлаа шавар юу уйрны чинь арга болоо суралцъя нормал өвчин туслая гэж залуучууд их ирдэг. Яг хөө манайхан зүгээр яг би өөрөө өдөөний юм болохоор хүмүүсд төв суран гадрал зөндөөлөд байх туслах тэгэл хөнгөч янз бүрийн манай хэвчээ ганц гэхээр яг зуны яг сайхан цагт бас 3-5 ирээд ойролцоо шиг мөр мал авчих гэсэн. Тэгээ хийндээ бас нэг тараад оролцдог тийм хүмүүс гэдэг байдаг. Тэс нэг том шам бол идэр найзан дандаа. Та ихэд туслахтай. За манайх нэг тийм том туслах гэдэг юм байдаг. Тэгэл та морины ажлыг өөрөө хийгээл. Тэгээ манай хоёр хүү бас нэг юм бол одоо өргөжлөлчлээ. Тэгээд хоёр хүү маань тэгээ нэг хоёр муухар морины хөлттэй тэгэл хармаар л бичдэг шүү дээ. Сая таны одоо морь уйсан он жилүүдийн амжилтыг нь хоёул ингээд цоо бүртгэж үзлээ л дээ. Та ер нь их нямбаа хүү юм атнаас хаа. Би бас одоо энэ ингээд гол ярих зүйлүүдэд тэмдэглээд ингээд бичсэн. Дээрээс нь тэр амжилтын цуваануудаа нэг үргэлжлэн бичсэн. Бас та чи нэг юм уяаны би бас нэг жижиг дэвтэр бичлээд идэг юм байна тий. Би тийм айхтар би бас их нэлээ хийдэг. Мом. Бичтэй тийм айхтар. Гоё бичдэг юм шүү дээ та. Юмсан гайгохоо. Хүмүүс л харахаар гоё бичдэг л гэдэг. Би бол их өөргөө айхтар гоё бичлээ гэж мэдхгүй. Тэмдэглээнүүдээ бүгдийг ингээд хийсэн юм лээ шүү дээ. Оноор нь тий. Манай ч тэгээд яг бас ер нь би өөрөө бол төвдөрсөн л доо. Манай аав ээж маань бол төвд бол бас нэг ажил хийгээд дарууртай бас янз ажил хийгээд манай аав манаас анх одоо энэ харамлаас мэй баян бүрд гэдэг нэгэн анхны дарга байсан ер нь. Тэгээд ансаар ихч манай дүү бас нэлээ багш бас өөрсдөө бас боловсрол мэдлэг амс том төгөө явж байгаа хүмүүс байгаа. Айгуул би багч болох байсан байж магтдаг. Гэтэ би өөрөө морин дуртай мал дэлгэхтэй болохоор би өөрийнхөө сонирхлоор л өдөө гарсан хөт. Тэгэд амжилтын цогт тань хөтөлжсэн ер дээд нас нэлээ илүү төлөхөө тэр дундаас соёолон их нас бол илүү байгаад байгаа шиг. Тэгэхээр би танаас соёлонгийн үеэ соёлгын тухайд за их насны морины үеэ соёлгын тухайд бас илүү хөрөнгөө сайхан ярьж өгөөч гэдэг хүсэлтийг тавьмаар байна. Соёл одоо ер нь ямар онцлогтой юун дээр нь анхаарах хэрэгтэй. Яг тэ монголчуудын морь уух шинжих энэ арга билег ухаан бол ерөөсө олон жил уламжлагдаад бас хөгжиж ирсэн тийм ухааныг яг ном сонин ч юм уу би ч та багшгүйгээр морь үйжсэн шүү дээ хөдөө. Сумын ханаад нь морь анх ядах ордоор тахихтэн нэг иймэрхүү үйчих юм бол бас суманда төрүүлэгч юм байна. За ингээд морь адууныхаа адуу мөчлөг өөдөн дотор бас хордон сайхан морьтой болчихно гэсэн үүднээс л морь үйсэн. Тэгээд бас их насны морь өдр бол алсаарсан зөв зөвлөхөн сэтгэлийн тогтоогод, хүчийн тогтоогод, гидсгийн тогтоогод ингээд ойсон морь бол алсаасаа нэг боруудаад нэг 2-3 өдөрт бас нэг уян алдраад янз болчихдгоо. Тэгээд тэрийг бас зөв морьныхаа онцлогийн сэтгэл зүйдэнд харуулаад ч юм уу гидс хүчинд тааруулаад ч юм уу өөрсдөө ясны төрхөнд махын тааруулаад ч юм уу тэгээ морьныхаа онцлогийн тааруулаад нэг аштайхан шиг болгочихгүй л мартгаа нацалтдаг шүү дээ. Гэхдээ хаа бас соёл өөрөө тодорхой хэмжээний айрагдсан баха миний мэдхий. Улсын наадад би нэг 4 удаа соёл авч явсан. Нэг оюун сумын даваад орчин цавдар гэдэг үрэг улсын наадад яг ирлиз байхгүй бол ам үзүү төрөний айл нэгэн давхаар зургаалж ийсэн. Тэгээ яг ачаахын гангор төрүүлгсэн. Сэргэлэнгийн ярмаар 3 дахь тахгүйсэн. Тэгээд 3-4 удаа л
улсын наадмын яасан да. Бүсэд бол зөндөө байгаа шүү. Соёлын бүсэд бол арга багцны соёл авдсан хаа. Хавт юм биш тэгэл хоолных өндөргийн нэдэн шигтэл хамгийн сүүл соёл өөрөө 2015 онд нэг соёлын маань төрүүлсэн, нэг соёлын маань аригдсан. Тэгэл говьтай хамгийн баруун бүс хоёр соёл аригдуулж ирсэн. Хавтын бүс соёл ам үзүүлсэн, баялагын бүс соёл ам үзүүлсэн бас нэлээд бага хөө. Бас нэггүй бас хэлж мэдэхгүй шууд талахаар. Тэгээ яаж явах вэ та илүү сайн уяад байгаа учраас уяаны хараагаар л нууцаасаа бас бусдаа хуваалцаач гэдэг. Тэгээд яг манайхан бол яг хүнээс нэг илүү нэг ойчлаа гэж бододгүй шүү дээ өөрсдөө. Яг их сайн байгаа соёлонгоо өмнөх өдөр нь одоо улсын наадамд очиод оролцохын сэдвэр гэдгийг бол тэгэл өмнөх өдөр нь л тавуулдаг бол 2 хоногийн өмнө өдөр л тавуулдаг болохоос 20 хоногийн өмнөөс тэгж ярьж мэддэггүй шүү дээ. Тийм өөрсөндөө сонгоомгонд сайн байна гэдэг гэж яах тэр мэдгүй орон нутгатаа баг жижиг ганц хоёр юм тавьчаал байж байгаа. Тэгээ манайх ч морин барьж аваад яг сэтгэлийн дээд насны мөр бол ер нь сэтгэлийн сайхан тогтчих юм бол гиз хүчин их сайхан тогтоод гиз хүчин сайхан зөв тогтоод ирсэн мөр бол өөрөө онгох үндс нь болчтой. Тэгэхээр бол эхлээд сэтгэлийн тогтоох хэрэгтэй байхгүй. Тэгэхээр үч гэдсэн нь өөрөө зөв тогтоод ирнэ. Тэгэхгүй хүмүүс их бачимдаад байдаг байхгүй. Яар ойрхон шиг барьж аваад одоо нэг сарын өмнө ч юм ингээд морийг уян дундуур нь юу яачдаг. Сарын өмнөөс шууд барьж аваад ингээд уйчид нэргээд өвөл хаваргүй бас бэлдсэн морийг бол нэг сарын өмнө яг уяад амжилт үзүүлж байгаа хүмүүс бол байна. Гэхдээ яг газар орон нутаг орсныхаа байдал, цаг уурынхаа байдал, ногоо цагааныхаа байдлаас морныхоо хүч тэгэл бүхэл юм морны уяа бас өөр хамааралтай л да. Яг манайхан бол эхэлж сэтгэл хүч гэдсийн сайхан тэнцвүүлж агаад тэгээд тахилт нь яараар нэг оролдог шүү дээ. Ер нь ингээд одоо соёлын их морь байлыг хэд газрын нэг эхлээд өсрөгтэй л бас амьсгалыг хамгийн гол нь зөв болгох хэрэгтэй гэдэг ба шүү дээ. Тэгээд нэг шууд газар дээрээс эргээд биш эхлээд нэг өөрөөр нь сэтгэлийн тогтоож явж агаад морины сэтгэл тэгээд тогтчихгүй юу гэдгийг эргээд морь сайхан манайхан ч одоо эхлээд цуны морийг сайхан хөлсөлж агаад эргээд шогшуулаад гатруулаад цагуулаад эргүүлээд шогшоод гатарчээвэл тэр морь аваа тавчихгүй шууд бижигнэл шууд очиж гэнэ гэсэн сэтгэл байхгүй болсон гэж одоо нэгсэн тэр ажилтан тасарчдгээ. Тэгээ сайхан биеийн сайхан амраад өөр нэг сэтгэл нь яарамгүй болоод ирэхээр нэг хэсэг өөрөөр нь цогулж агаад яг үзүүрээд нь жоохон тахилын ахиулаад ингээд яг сайн морь бас нэг хэдэн нэг ороо үзүүлээд шууд чангалаа тахиулчихдаг. Яг амьсгалыг аль нь зөв болох нь гэдэг талаас нь юу ачдаг. Одоо ачаалт өгөхгүйгээр тэгээ нэг моринд одоо арай өргөхгүй шиг морид нараар ажил хийгээд ах юм бол амьсгалаа зөв болоод орон мараа тэгээд тэр морь тахих сэтгэлтэй болчихдог байхгүй. Тэр талын их баримталчмаар байдаг шүү дээ. Тэгээ яг ер нь их жоохон тарган хүчтэй эднэр бол бас 5 сарын их дундуур Амьсгалыг нь олоод гэдгийг нь яг ямарыг нь яриад байна вэ? Амьсгалыг нь олоод гэдэг нь яг зүгээр одоо бид нар чинь шууд ингээд анхны нэг хэд гурав бас нэг өсөр гэж хөдөлгсөний ардхан дээр хүмүүс чинь шууд газар дээрс нь очиод шууд эргээд тохсгээд нэг 2 ч юм уу 2 км 3 500-аас ч юм ингээд эргээд тэр гэрийг харчим бид нар өсөргээд морийг одоо эхнээс нь тасгаж байгаа гэдэг шүү дээ. Тийм ажлыг бол манайх заавал ташуур өрөөлж ерөөсөн яадаг шүү дээ манайх одоо албатаж морийг хурдан болгох гэж бол байхгүй л дээ. Яг л зүгээр уяанд өгцөө яг ханцсан үед нь хүмүүс цуцааж янз болгодог л. Тэгээд тийм нэг сонгоо монгон дээр л ядан гэс наан морныхаа ойж байгаа үед нь бол ташуургүй л ойдаг. Насаараа л тэгж ойж байгаа. Тэгэхээр яг морийг албатлгүй байж байгаад нэг ачаалттай яг арын морин их олон моринд их зэрэг хийгээд байгаа морь бол бас уян зөөрөөд явчих магадлал өндөртэй. Тэгэхээр цөөхөн моринд өөрөө амьсгалыг зөв болуулаад яг арын морин яаж явж гэн тэр моринд нь тааруулаад татсан марктай ингээд явуулчих юм бол морь бол юу ачдаг. Өөрийнх амьсгалыг зөв болоод байдаг. Тэгэхгүй шууд олон морин ингээд паркээр тахихад гараа өндөртөө явж байгаа суучдаг морь хэсэг
явж байгаа дахиад явчихмаар. Тэгэхээр эхнээс нь ерөөс алдаагүй ажил хийхэд мараа ер нь сайн мараа бол яг ард нь хөргөм нэг мараар ч юм уу банк ажил хийчихдэг. Тэгээд амьсгаа нэг зөв болсон үед нь бол өсрөж сонгож яриад тэгээд наадамж төгчдөг. Энэ одоо амьсгаа зөв суух олох гэдэг юм уу? Дээрээс нь сэтгэл суух гэдэг юм ер нь багаас нь одоо даадуулах хэрэгтэй юу? Ер нь яг гэхдээ багадоо бас томатоно яа бас арай л амтолох шиг байна л да. Багадаг болохоор сэтгэлийн хөдөлгөөд гадар дээрээс нь бэлээ явуулаад ойж байгаа. Ер нь ихэнх үечлэлтэй гэж ойж байгаа шүү дээ. Таар усрэг янз сонгоо монгонд. Тэгж дааг магийг бол хүмүүс ч юм л нэгтэр болгон хөлслөөд нэг их мөр эднэр шиг яах вэ. Тэгэхээр бол бас морныхоо өөрийн төрцөөс л болж одоо зориг зүрх сайтай тэгээд багаас нь сайхан зөөлхөн зөв уягдаад явчихж байгаа мөр чи алсаар их мөр болсон ч гэсэн гадар дээрээс бэлэн шууд ингээд тар мараар үсэргээд ингээд сурахсан мөр эднэр чинь жаахан алсаасаа нарийсаад бас нэг зуны гадар нь ахиу юм чи тэр үндэ бас ирж чих та сэтгэл нь бас татахгүй бол бас ямарч гад юм сэлчих гад байдаг. Тэгэхээр бас морны уяас морны сэтгэл зүйтэй албатаараа янз болоод байдаг. Бага дунд бол урам өгч явах хэрэгтэй гэж та сая хэлээ. Тэгвэл саний яриад байсан тэр нөгөө сэтгэл тогтоох байдаг юм уу? Эсвэл тэр амьсгал тогтоох, амьсгалын зүв болгох, тэ өөртөө зөв амьсгалах, тэр дадлыг суулгах та ямар наснаас хэлвэл зүгээр вэ? Ямар хугацаанд ер нь яд юм? Нэг одоо тэр амьсгалаа зөв болцсон байгаа даа бол сурчих юм бол тэр дадал нь ингээл хэвээрэл хатаалагдаад байна шүү дээ, тий. Тэгээ яг багадаа бол яг арай одоо дэд насны адагуд бол арай сэтгэлийн хөдөлгөөд гадар дээрээс ингээд таарж өсвэргээд биеийн чангалаад бас ойжж болдог байхгүй. Тэгэхээр биеийн чангалаад гэдэг нь юу гэж байна гэхээр одоо нэг хөлс гарахаас өмнөх нь яг нэг татвалаад ч юм уу нэг хөлс гарахын дайны татвалаад тэгээд арай явдал нь арай хорцоод ирэхээр махан чангараад байдаг байхгүй байг. Тэгээд яг махан чангараад байна гэдэг чинь болохоор юу яадаг. Одоо махан чангарсан юм чи ядаагаар хөөч штэ. Тэгэнгүүтээ тэр адууч байгаад ч аяанда нэг тодорхой хэмжээний дараа амьсгаанд буугаад бие нь хөрөөд ирэхээр гэнэ нэг ядаас мах чинь мэдээж бууж таар. Ингээд хэд дахиад хөдөлгөөд авцсан махан саармагчаад тэгээд хөлс гарах үндэстэй болоод махан солрох талтай болчихсон. Тэгээд нэг хаяа нэг хөлсөлчхөд эднэр би бас улсын наадамд эднэр бас байгаад их мундаг тахиулж лээсэн. Хөлсгүйгээр ингээд биеийн чангалж байж байгаа. Өөртөө зүдэргээс болохгүйгээр. Тэгэхээр бас багадаг бол заавал их мөр эднэр шиг бол тэгээд сэтгэлийн тогтоож байдаг гэх юм бол байхгүй. Яг их насны мөр эднэр бол яг тэ алсаас нь тэгээд их алсаас нь их зөв хөдөлгөөтэй өвөл хавраг өөл их цайхан зөв эдлээд байгаа мөр бол тэгээд зун их борууддаг юм дөө. Их нарийслаа эднэр гэдэг бол мөрийн тодорхой хэмжээний ажлыг ээлэгэл биеийн сайхан амраад ирэхээр хэмжээ содорхаараа ч юм уу тэгээд яхан хямралан дарагдаад ирэхээр мөр ганц нэг хоног 50 ч юм уу янз болгож яваад хойчход бас сайн тавьчихсан ихнэсний мөрөл гарч ирсэн. За. Та ер нь азарган соёлон бол бас үйжсэн шүү дээ, тий? Би азарган соёлон бас мөрсөр үйсэн. Ковалтай аймгийн 70 жил соёл өрөө мөнхтрийн бормор гэдэг 3 жил болсон айрагтаад 2 жил амжуудад нэг оруулсан багт манай далайн айраг соёл өрөө манаас төрүүлжсэн. Улсын 92 жилээр бас ачаахан манай онгор соёлон бас төрүүлсэн. Мөрсөр соёлон бас орон нутгуудаараа энэ нэгэр бас өнөө төрүүлсэн. Морин соёлын азарган соёлын хувьд уяаны зөрүүлэх үү? Гоо яг тэгэл ер нь манайхны адуу бол яг энэ тийм настай юм шүү гэдгээр нь яг зүгээр хаал умдны байцын л арай нэг өөрчилж өгнө гэхээс даагнаас устнаас энэ бол ер нь бах цаанаа ойролцоол өчтдөг шүү дээ. Яг энэ нь соёлонд ийм ажил хийж байгаа шүү гэдэр гээд тэгдэг байна. Соёл яг морин соёл эднэр бол яг ойролцоо өчтдөг азарган соёлын бол гаж хаал төшөөлээд тэгээ зооны жаахан бяртай явцсан донд л яачдаг шүү дээ. За ер нь адууны хүчийг тэнцвүүлэх гэж юу хэлдэг юм бэ? Яг ер нь ясанд нь махын хүчинд нь гэдсийн тэнцвүүлж явах юм байна. Марин. Тэгэхээр бол яагаад ч
шулцаа дуу түрүүн хэлсэн шүү дээ тийм ээ. Тэр нь бол хүчиндээ ороо тийм. Тэгээд хүчинд гэдсэн тэнцэл нэг чи өөрт нь нэг зөөлхөн ямар ч чангаралт өгөхгүйгээр алсаас нь сололж ойсон марчин алсаасаа гэдсэн чангарахгүй тэгээд хоол ундаа тогтоохож зөв дотроос хямрал соохгүй. Тэгэхээр манайхан бол их хвчлэн жаахан тарган талтай байгаа мөр өдрийг биеийн хөрөөд ирэхээр хотгийн хөд тусмсаар туслаад энэ жаахан дотрын барцдаг гэж боддог шүү дээ. Тэгэхээр холоос зөв зөөлөх үйж байгаа мөр заавал гэдсэн гэж нэг цорын морой чангараад ажлын ширүүдэг учраас өөрөөр гэдсэн нь одоо хүчиндээ тохироо хөвчдөг. Хамгийн гол нь зөөлөх үе гэдэг чинь гэц хүч сэтгэлийн яг тогтоогоод нэгэн жигд уяаран шилжилж яах гэсэн үг л дээ. Тэгэхээр хамгийн гол нь морийг их яарсан хүн л алддаг болохоос явцын донд ингээд зөөлөх уяад байгаа юм бол морин боротохгүй нэг ямар нэгэн алдаа тогтоогдол дээр нэг зөрөө явчихгүй. Тэгэхээр ингээд алсаас нь одоо нэг үеигд бол зүгээр тэжээж байгаа 100 оролддог биш. Өвөл хаврыг бэлдсэн мөр бол ажлын яаран ширүүдэд яачихгүй л байна. Тэгэхээр бол сэтгэлгээц хүчин бол тогтож байгаа. Хүн бол уяа мар үйж байгаа усад бол мондөг сайн үйж байгаа залуучууд маш их биш. Тэгэхээр залуу хөшин гэхгүй л одоо хаа газар усад мондөг сайн үйж байна. Адууны даацсан л янз зараа л энэ дануулаад хаваарнд хараад болохоос адилхан сайхан үйж байгаа хүмүүс бол маш олон л. Эцний тухайд ярихлаар хүмүүс хар гэц хөвөөний тухайд асуудаг. Хар гэцийг юу яаж авдаг юм бэ гээл зарим нь болохоор хар гэц зарим уйчд бол хар гэц байдаг юм аа гэж ярьдаг. Тийм. За тэр хар гэц хөвөөг юу яаж авдаг юм бэ? За манайхан болохоор яг уяаны үед морны гэцийг сая ижтэй жилийн багсагж байгаа шүү дээ. Ер нь бол тийм ээ. Яг эхний ээлжинд бол би энэ дээр тэгж бичсэн байгаа юм л да. Бас яг хүмүүст хэрэг болох гэсэн үднээс л бичсэн. Яг тэгэхээр уяаны үед морны гэцийг сая ижийг нь багсах хэрэгтэй байдаг тийм. Тэгээ гэцний зайны их өөрчлөлт ордог шүү дээ. Одоо морч одоо яг эдэж суус гэсэн. Мөн хөлс авч биеийн шингэний хэмжээ өөрчлөгнөөс баас нөтгөрөөд биеийн булчин чангарч хатуу хоомол умсны заахт гэцнийг өрүүлэх хөдөлгөөр нь өөрчлөгнөөс болж тэр янз бүрийн тахтахыг л хар гэц тахтаад байна гэж боддог. Би миний хувьд бол тэгж бодоод байгаа. Тэгээд тэр амьсгаа янз янзын юмнууд нь бас зөрөөд байдаг тийм. Манайхан бол тэр нэг одоо өвлжөнгөө мороо хэвг авьяасаар л өвсгөр дэжиж байгаа. Одоо сайн гэж өчвөл зам болохоор хар гэж суучлаа муу болчлаа гэж нэг боддог биш үү. Тэгээд ерөнхийдөө өөртөө нэг тоологоод ойж ханах хэрэг аз нэг өдөр би гэхдээ хожиртай юм уу хожирж байгаа давстай тэжээл өгөөд тоологоод эднэр л ойж хандаг. Ер нь нэг 5 сарын дундуур манай энд доолт нэг сайхан бүр тэгээд нэг олон болохтай ширхтээ газар байдаг байхгүй. Тэгээд рүү бас манай хөөмөө бол цаг заван тааруул хэдэн мөртөн гэц нэг өвөл хаврын сайхан хамраамын ангалгаа гэцэн салчид ирлээ гэсэн өөрсдөө тийм утгатай юм бол яадаг л та. Нойтын ширх хэдүүлж ягаад шүн жахан давс одоо нэг тэр нойтын ширхтэй газар чи хожиртай газар байж таарна. Тэгээд тэжээлийн нөгөөд ойж хоноод гэдсийн чигрүүлээд бас нэг одоо манай хин доош гатар нь ойрхон болохоор нойтын ширхтэй газар эхлэний ээлж нэг 7 молоо нэг ойчид ирдэг шин. Яг ойхаас өмнө нэг 10 ойхаас нэг 10 хоногийн өмнө нойтын ширхтэй газар дээр авчид нэг мордод ихтэй нэг туулга мол эхний оц өдөр нь сайн шаргуулж бараад нойтын ширхээд дүүлж байгаа туулга өгөөд ойж хоноод тэгээд өөрсдийн жаа шүн нэг ойрхон гадарлчаас шүн гүйж ирч гээд байдаг болохоор шүн үе чанаад өглөө нь тавиад тэгээд өдөр нь нойтын ширхэн дээр нь гисэг онж гисийн чигүүлэгч байгаа давид ирсэн. Тэгээд зон нь их хар гис мэцгэлэг гэсэн юм нэг хаардаг шин. Тэр мөр маань бас ямар болдог л болж байна. Бас энэ гисний асуудал дээр нарийсхыг их ярьдаг байж. Мор нарийсчлаа яах вэ гэдэг. Энэ юунаас болдог юм бэ? Морч яг тэгээд доторх хүчин баргатаагүй морил арай ширүү ажилд оруулаад ч юм уу сэтгэл тогтоог багт ч юм арай ширүү ажил хийснээс л ажил морь нарийсдаг. Тэгээс л алсаас нь сайхан дотор материалын барцсан морь бол тэгээ өөр морьны чи өөрөө сэтгэл зүгээрсэн болоод нарийсчдаг морь байдаг шүү дээ. Одоо хайдлын машин шигэлцдэг тэгээд юу юмнаа тогтгол авдах гэж хаалаа. Тийм морь эднэр бол яг л өөрийнхөө сэтгэл зүйтэй холбоод юуны тогтгол нарийсч гэдэг бол ажлын дотор багт нарай ширүү ажил хийж гэр жаан царайн чангараад тэгээд
өөрийн доторх хүч нь барьчаад ингээд бас яах байдаг. Тэр юм хотгийн хүйт тос мослох зүгээр. Манайхан бол тиймэрхүү хотгийн хүйт тос мосаар ягаад тэгээ нарийнхан байна гэдэг дэлгүү ажлын цагаан зөөлтгөөл тэгээд ганц нэг хоног амраагаад эднэр яах юм бол аяанда биеийн судраад би бас нэг нарийнс чийсэн соёл өөрөө бас ижлээсэн нэг 3-5 хоног адуугаар нь янз янз болгоод мордо тавиад байтал тэгэл аяанда 2-3 оролдоод биеийн сулаар дэрхээр гэдсэн яг тэр хэмжээнд таавал аваа явчих дуртай болоод тэгс амжилт гаргаж ирсэн. Тэгэхээр юуны тогтгоо яг доторх хүчинд бараадаг учраас л юуны тогтгоо яагаад гэх шиг байна. Нарийсаад гэх шиг. Тэгэхээр сэтгэл нь сайн тогтоогоог учраас бас мод нарийсч. Тэгээ өөрийн төрсөн бас хямралтай байгаа мариднер бас нарийсчлээ дөө дотор мотор янз ямрал орлуулсан. Янз л байдаг. Адууны хөлсний тухайд юу хэлэх вэ та? Яг манайхад багадаг бол их сайн хөлсөөр нөөч гэж нэг яадаг чангаж төрөөйдөг гэсэн шүү дээ. Мөр одоо их ер нь багадаг бол одоо нэг 3-4 чангалчаад нэг хөлслөхтэй хөлслөхтэй бол нэг айхтар 4 дуурайг сэтгэртэл хөлслөөд байдаг шүү дээ. Тэг ер нь багадаг бол сайхан ойрхон зур таар такл макл багнхан гадар махын жангалаад хахад аяанда хөрхөөрөө сулдраад яачдаг. Их ойрхон хүчлээд ажил хийгээд ахаар чангарчаад байгаа болохоор тэгээ сар махан хүчтэй болчдөг гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр бол яачдаг юм уу? Хөлс гарах үндэс нь өөр махан сар мөссөн маань хөлс нь гарчдаг багадаа бол их мөрөд нарыг бол манайхан бас хөлслөнөө. Ер нь хөлслөхөөс гадна алсаас нь тэгээ зөөх ачаалал нэмэгдүүлж хагаад таквал маквалд нь илэрчдэг. Юу юуны тогтгоо цааныг 5 хөлсөлцөө чи өнөөдрөөс таквалч гэдэг. Таквалхтай хүртэл эхлээд нэг 30% нь таквалаа дахиад нэг 50%, дахиад нэг 70% нь мөнгөд өөрт нь ядаргаас олохгүйгээр алсаас нь таквалд нийлүүлээд. Их хөлслөд байгаа мөр бол хөлс нь алдчих гад байдаг. Яг наадам төхөгдсөн морийг хөлслөх тэмээ гэдэг. Хідэн одоо их насны морин дээр бол хідэн хөлстэй морд бол тийм. Яг зуны уянд бол манайх их морийг бол алсаас нь хөлсөөр нь зөөлхөн шиг ачааллын нэмэгдүүлэх журмаар онгойлгодог бол яг уяад төхөөдөрсөн үед бол хөлслөх ажил нь бол харцангуй баг болчдөг. Манай ч одоо моройных уяад яг том юмд оролцох чаа эднэрд бол нэг юунаа тогтгоо хөлсөлж идэг шүү дээ. Тэгээ хөлснөөс наагуурах тэгээд нэг жаахан очтой тухайн хуурай тухайн ажилтай ч юм уу. Одоо уяа нэг 5-6 тойрол манайх нэггүй нэмнэ тавиал 5-6 тойроход хөөсрөөл цагаан хөөс жаахан буучих гад байдаг. Тэгэнгүүт нэг километр ч юм явуулаад буцаагаал тарлаад тэгээд 2-3 хоног хадгалж байгаа л улсад аим суманд оролдуулахад яач мар хараа л очтой дөө их хөлсний ажил нэг наад дунд өгцсөн мэгтэйдэх юм бол яг мартахтаа хөлсний ажил нь алдчих гад хөлсөн зөрчих гэдэг. Манайхны зүгээр уяаныхаа алсаасаа тэр үндэ тасцсан болооч тэгдэг ер нь нэг уяа тулгаад бол нэг молт хөлсөлдөг. Таагмагыг бол хөлсөлдөг багад домод. Тааг тэгэл дамаа госрон хүчцэн даагмагыг бол өмнөх өдөр нь бол мондог хөлсөлдөг. Манайх ч таагийг бол янз янзын хүчтэй тааг усмэрсээр тахгуулж л байсан. Тэгэл их хүчтэй даагмагыг тэгэл тохоо өдөр нь өмнөх өдөр нь би бас нэг мондог тааг сайн тахгуулж л байсан. Одоо нэг яагаал госрон даагийг өмнөх өдөр мондог хөлсөлж байгаад хярмаар саавгаж байгаа. Тэгээд галгар цаасаар буцааж нэмнээд тэгээд зузаан нэмнэгээр дахид нэмж жаад 2-3 цаг 3-4 цаг хадгалж байгаа ч юм ингээд одоо нэгсэндээ би одоо цаавал барайтай чанга байгаа гэж чинь хөлсөн дээр их сайн мондог хөлсөлсөн юм чи хярмаар угааж байгаа. Дахиад галгар цаас тохоод тэгээд чи нэг салхи авчихааргүй зузаан нэмнэгээр нэмчихээс одоо тэр чинь 4-5 цагийн дараа нойтон биш үү? Тэрийг тэгээд аваад тэгээд шүн мэхт харуулахгүй ханжгаад өглөөнд тавихад тэр нэг өөрийн хүч нь тэр чигээр алсараа солроод тэгээ бат заамны барай нараа дайраад тагс амжилт үзүүлж ирсэн одоо би Яа заавал хярмаа гэж. яг хад нэг ус мос ч юм болохоор жаахан
манайх ер нь дүүр бэлгэлийн нот юм ер нь хярмаар л ятдаг шүү дээ. Миний гар бол одоо ингээ өсмөс нь ингээ наалтчихгүй. Гөө зүгээр ялгар цаас учраас тэрийг гөхүүлж л байгаа гэсэн үг. Гөхүүлж биеийн солилж байгаа гэсэн үг байхгүй. Тийм үү. Тэгээд эднэ тавьж содол байгаа. Зүгээр ер нь Тэгээд саний нэг битүү ингээ нэмэгдэж штэ 3 цаг бол энийг гэхдээ давтаж хийх юм уу? гөө яг л өмнөх өдөр нэг одоо гусран дагмааг бол цоо чангартай шүү бараймаар ихтэй дагааг бол арайс нэг уян дутаад байгаа юм уу цоо чангарчаад байгаа юм уу өдр гэсэн дагмаахан дээр л хөргөн зөхиод идсэн. Янз янз юм бол тэгэл бас тохоо үйж байгаа хүн өөрийнхөө адуунд тохируулж ажиллаа бас яг өөрийнхөө санснасаар шийдэм хэд тийм л ажил хийж л зөвл тацаалж хийж хийвэл бас тахих нь бас өөрийн агцнаараа илүү л байна. Энэ адуун дээр оруулах, эрийг нь хадгалах. За зарим нь бол давцсан гэл ингэж. Энэ адууны хурдан адууны эр гэж юу юу гэлдэг юм бэ? Яг одоо хэр орууллаа гэж нэг амар юу яагаад тах юм. Би одоо өмнөх нэг хэдийн ярьжсэн юм аа яг морийг хотго юм бол дочилоор хотгыг өрөөдөх юм бол арзаагаад нэг удаа амар эр орно. Харин хотгыг билүүдэд авах юм бол зөөлөх уягаар исэн мөр бол алсаас их ер нь махгүйгээр тийм болч дээр үеэс очоод хотгонд эр тагтааж байгаа гэд билүүддэг байсан шүү дээ. Одоо бол тэгэл бид нар л нэг юм үрж гал гин точилдаад ингээд машиндад айл болохоор хордог орж байгаа. Тэрүүнтэй ажиллах морийг тийм зөөлхөн алсаасаа зөв их халуун хоногор зөв үйдсэн мөр бол ягаад ч тэр ажил нь бурууддаг байхгүй. Тэгэхээр тэр нь одоо яг таргын өөр орно гэлдэг. Одоо тарганы бид нар мэдэхгүй шүү дээ. Хүмүүстээ бид нар л тийм өдөө одоо нөө яж болохоор тэр болгон яриа ахтар сайн мэдэхгүй. Тэгэхээр ерөнхийдөө амьдралын ухаан тэгэл энэ ард түмний өвлөгдөж ирсэн юу одоо хүн болгон зөв сайхан хөгжүүлэл ойж байгаа тэрүүн дээр нь үндэслэл ингүүл болох юм болоо гэдэг үднээс нь ойж байгаа болохоор тэгээд яг энэ нэр орчлоо энэ нэр хэслэ гэж сангаад энэ зүгээр амьсгаагаан зүг болоод гэдсэн зөв тогтоод тэгээд хаалт ямар ч хэс нэг наадтай заатай тавьчаад ирэхэд айлал нь төврөд ирэх хэмжээний тийм сэтгэл зүй сайтай байхад бол тэгэл мөр тохоо өдрөн тэгэл яг энэ нэр орчлаа гэдэг үтергийг бол яг би бол сайн хараад мэдхгүй. Гэхдээ яг зөв байгаа мөр гэдэг чинь бол шал ондоо хоногийн олноороо оёгдсон бас тэгээд морж одоо чин тахвал өсвөргээ сонгуун олон болсон юм чи тэрүүн дээр чи одоо энэ сайн байгаа мөр энэ нэр нь орсон шүү энэ нас нэг тахвлын хадгалаад ахын шийдвэр гэдэг нь мэдгэждэг шүү дээ. Тийм нэг аяанда хөлсмөлсөн ч юм уу махшил нь хөөж яахгүй үед бол тэгэл болчиход байгаа байхгүй юу? Тэмсга зөв байгаа мөр өдр ч юм бол тахвал дээр өөрөөсөө хүнд хилээд өчтөг. Тэгээд энүүн дээр нэг иймэрхүү хадгалж явал зүгээр юм уу гэдгээр нь л тэгээд орлоо гэж. Нэгэнт одоо зүг байгаа одоо өөрөөр хэлбэл ер нь орцсон байгаа одоо тэрийг одоо яаж удаа хадгалах юм өөрөөр хэлбэл давхар уяаны тухайд бас асуугаад байна л да. Яа давхар уяаны мөр бол манайхан бол нэг энэ ер нь давхар уяаны ахтар хөлслөө цүүд болдог. Тэг ер нь ингээд биеийн алд болохгүй л тэгээ нэг орой морой өдөөс хойш эднэр нэг дан хөлдрөхөөс өмнө 2 км 500-аас дээш ер нь 2 км хацааны гадар л биеийн чангалаад очиж байдаг шүү дээ. Амсгаг жааха өддөө хүн тийм л гадар байдаг. Дөө нэг өксөд ормоных угалчаар гэдэг юм. Арай нэг өксөд хүн тийм гадар мадрал манайхан ч тэгэл англ тарж өсрөгчээл тэгэл болчиход байдаг. Таны ингээм амжилтын цуг гарч ахлаар хүмүүс бас нөгөө одоо газар орн тухайн газар орн бол бас одоо вэчи гэдэг юм уу морины амжилтанд шууд нөлөөлдөг гэж ярьдаг. За угаасаа тийм. Гэтэл та бол ингээд баруун бүсч очоод баян үлгий одоо ховтод гов алтаад тэр бүгд тэгчээснэ говь шанхад очоод ч мөр аридулж байгаа. Одоо хангаа говьд хаа сайвал уралдаад байна л гэсэн үг юм л да. Тэгээ энэ дээр одоо энэ байгаль орчин солигдоход морины үеийн дээр бас өөрчлөлт гарах уу? Яг тэгэл эд шалны гэхээс ч одоо тий хоолны тухай? Тий. Манайхан бол хоолны хувьд бол ангид ондоо ер нь манайхан ч яг одоо тал хэрэг өстэй байдаг. Яг ингээд хангаа газрын
морины жишээ бол тэгэл хамтлаг бол явуулахгүй бол яг манай энд ч юм бол арай нэг дундын говьрхоо гадар бол арай бага шархаа олтой. Ингээд яг тухайн оромдынхаа чанар тэгэл морныхоо өөрийн сэтгэл зүй хаалан тогтохтой сэтгэл зүйг тааруулаад тэгэл тахиулдаг шүү дээ. Тэгээ сэтгэл өнгөнтэй морид нар ч юм бол тэгэл яг тухайн тэдэн цагийн алдаад мордох гэдэг юм тэгэл яг нэг яг ер нь их морид нарыг бол нэг уралдаан наадам дээр нэг хайхтар хаал энэ гасаад байдаг. Бага томод бол янз янз уралдах өдрийн хаалыг хэд өдрөөр нь тасгаж ирээд бас манайхан бас бага томод тахиулдаг. Та түрүү ярьсан би ер нь багшгүйгээр ингээ морь үйсэн хүн штэ гэж. Одоо өөрийнхөө дур сонирхол хөтлөгдөв. Яг би бас нэг өөрөө багшгүйгээр айхтар сайн морь яадаг энэ чинь ард түмний бас бүр олон жил өвөл хүнслэгдэж ирсэн энэ сайхан юм бас нэг зөв гоё болгоч гэсэн нэг гоё морины зураг харсан чи ийм морин болгоод очих гэсэн гээд тэгээ ч өөртөө одоо их хурдан сайхан одоо бий болгоч гэсэн гээд бас тэр талаас нь дур сонирхолтой хөтлөгдөөл тэгэл морь ояал. Тэрнээс би ч өөрөө төвөө хөтлөхөөр төв дээр өссөн ер нь би. Тэгэл одоо гэдэг малыг би яг нэгээс нөхсүүлээл өөрийн гараараа би болгоод тэгээд яг бас аав ээж манай нутаг усны үеийн төмөөлны үеийн тэгээд аль аль нь намайг төшөөд манай тэрсээ одоо ер нь аль аль нь хайрг төрөнд тавьж ирсэн дөө. Дорногоо гадуугаар нэлээд наддаг тийм би ер нь Дорногов аймагт манай ах чир маань байдаг. Анх удаа Дорногов аймгийн Алтан ширээ эсвэл би бас одоо гаргасан Алтан ширээгийн ус хордоо гэдэг бол бас манай Өвөрнгөө аймгийг бол нэлээд чимсэн өөрхий. Алтан ширээ самаас ер нь одоо ийш тийш нэг айхтар заргадаа явчихаг байхад нь нотготой авчираад тэрний энэ нотготой авчир сайн тахиулсны сайн тахиулаад тэгээ манай таньдаг мэддэг нааз нөхөд тэгээд нэг нот усны усууд маань Алтан ширээг Алтан ширээг адаагүй айлгүй болсон шүү дээ. Тэгээд тэрний мөрөөр бас олон сайхан залуучууд орныхоо амжилтыг их болоод нот усныхаа нэрийг гаргаад тэгээд ер нь амжилттай ах улсууд их бий. Бас энэ сайхан би бас Дорногов аймгийн Алтан ширээ Дорногов аймгийн өргөн дэлгэрэх гээд бас нэлээ тэр бас Дорногов чигээ одоо бас манай нааданы баргал бэлэг үндэсэнд одоо гүмэлч гэсэн бас нэлээд л би бас Дорногов Алтан ширээгийн бас яг миний буян гэдэг яг төмөөлны буян энэ олон одоо эдийн зэрэгтэй бас тахиулахт нь энэ төмөөлн тараасан тэр сайхан нот өснөөсөд би үргэлжил талархаж л явдаг. Та одоо яг адуу хурдан ер нь л авчирсан адуунуудаа бүгдийг сайн тахиулж байсан. Тийм ээ. Тэгэхээр яг морь авахтаа та ямар шинжээг нь илүүтэй онцлдог юм бэ? Ер нь хурдан адуунд одоо гацаагүй байх одоо таны мэдээж олон шинжүүд ирдэг. Тэгэхээр тэдгээрээс энэ шинжүүд нь илүү одоо зампалт юм гэдэг юм. Энэ шинж таны хувьд одоо аль шинжээг нь илүүтэй үздэг юм бэ? За яг ер нь бол хурдан адуу шин тэгэл тэгээд бид нарыг баг авах чинь за энэ насны урдаа одоо ингэ нээл гэж зарим нь ясны урдаа одоо ингэ нээл гээл тэгдэг гэсэн. Тэгэл одоо тэгэл яг хурдан адуу гэж сайн харахаар шөрмөсний хурдан, цусны хурдан тэгэл ясны хурдан адуу эднэрс байх шиг байна уу? Тэг ер нь насаараа тахгцсан ясны сайн хурдан адуу гэдэг чинь тэгэл тархитлагаа сайтай тэгэл халбаа хэрэглэн зөв тийм сайхан өөрөө авраг төрцтэй эднэр адуу бол нэгний сайн ангид андаа сайхан төрц адуунууд байна. Тэг хамгийн гол нь бол хүн энэ их гоё төрснөөрөө одоо тахихгүй хамгийн гол нь удам өгшл. Тий ер нь яг ингээд нэг 10 адуу тахихад 10 харахад нэг нь илүүрхэд байгаа шүү дээ. Тэгэхээр ч юм бол тэр аль зос сайтай авах сайтай одоо нэг илүүрхэд дийлж оролдоод байгаа болохоор бас адууны удам өгшл гэдэг бол хамгийн их юм. Одоо бол яг ийм хэлбэр галбартай гэхээс гадна авахтай юм гэдэг чинь бол маргааш нь өнөөдөр халбаад маргааш нь илүүрх. Тэгээ ер нь тэр нь бол одоо авахтай юм гэдэг нь яв ингээх бол одоо арай илүү сайн цус орсон. Тэгэхээр цус бол хамгийн гол нь хүчийг илтгэж байгаа болохоор нэг арай илүү хүчтэй төрүүлж байгаа шүү дээ тийм.
Тэгэхээр одмын ахиус одоо гэдгээр арай хүчтэй байна гэсэн үг байхгүй. Бас нэг илүү удам орснороо. Тэрнээс бол адилхан сайхан жигтгэн зэрэг явж байгаа л нэг нь төрүүлж байгаа болохоор заавал тэр тусны ардаа одоо гэдэг нь авахтай юм гэдэг чинь бол маргааш нь дийлнэ гэдэг чинь. Тэгэхээр л адуугаа маш зөв адуугаар усын сайжруулах гэсэн үг юм тий. Та тэгэхээр адуу хохтой бол удам хөгжлийн илүүтэй үздэг гэсэн үг. За тэгээд яг ер нь бас хэний ч хардаг юм байдаг л да. Өөртөө албан ч юм эсвэл шүрмсний буултан зөв сайхан доош уулсайтай үе залгаанд богинохон тэгэл бас яг морныхон төрцөл одоо өгсний буулт муулт сайхантай. Одоо өгсний буулт нь бас одоо их дэндүү саг борвын хүртэл бас тухайн мал дээр байгаа юм чинь нэг манайч нэг онл муутай л да бид нар ч. Тэг амьдралын ухаанаар л харж байгаа штэ. Тэгээ бори уртай шил богинтой тийм авал сайтай адам одоо чи өөрийн биеинд нь төрцөн байгаа болохоор тэр бүгдийг бас таараа таарч чадах юм бол арай илүү юм бас байх магадлал өндөртэй. Тэг ер нь бол тэгээд одоо морины одоо өгсний боолтой өгзөгний тэр хон Монгол бас их зэхэн байх юм бол тэр чин тавилдаан татагдаад горуулжин буулт нэг доошлох тусмаа тавилан жах ахаад эднэр ингээд тэгээд хамгийн гол нь мор чэд сайхан тавихаас илүү манай нутагт бол ер нь бүхс дөрхс мандагтай мор илүү такад идэлт гадрын өгсөө тэгээд ер нь хангаа дожиг юм байна. Тэгээд янз бүрийн марш тэгэл сайхан гэдэг чинь тэгэл цаанаасаа намайг хар гэсэн юм шиг гөрөл гоё л харагддаг. Нэг хэсэг л ихтэй тэгээ малын захтар байгаа одоо хин ч гэсэн мор үйж байгаа юм бол бас айлаа донд ороод за нэг 100-ны 50%-аас нь доош морийг харахгүй шүү дээ. Бас ч өөр юм хин ч гэсэн малын төлөө зүтгэж яваа болохоор тэгэхээр зөвтэй одоо мөчлөлтэй зөв хонхор яддаг гэж юм аваад үйж байгаа юм чи уул туруугийн үртэл бас нэг өсгий зузаантай шөрөмсний боолт яатай тэгэл шөрөмсөн талмалын нэлтгсэн таригдлагын нэлтгсэн яссын нэлтгсэн тийм тэгээ зориг зүрхийн нэлтгсэн одоо хүмүүс ч одоо зоригтой одоо ч өмсөг зузаантай нүүд болонтой итэр гэлдэг шүү дээ. Одоо манай одоо энэ авраг ууралмаар эднэр бол чихмэхээр нь гарам юм гэлтдэг гэсэн манай авраг өдөмөр л 4 өрөөлч ихтэй богинохон ч ихтэй. Тэгээ би болохоор богинохон ч ихтэй юм чи бяртай байдаг л нутгийнхаа суудыг бас цаашлуулаад тэгдэг. Яг манайхны одоо бүх хүн бол нэгтэлтэн чихтэй өмнөх даалаад одоо баавгам авхаа ер нь айлэлэн л бар арслан гэлээсэн чил өөртөө бүгэн тэнхээтэй тэмээ өртөл тэгэл жижигхэн чихтэй байх шиг ингээд чихмэх бол тийм айхтар зүгээр л гой өзөмжтэй харагдах яг зос сайтай адууны чихмэх бас амдан байдаг гэж ярьдаг шүү дээ. Сайхан шахах нарийн хэдэр гээд тэгээ яг зөв онхрын адуунд бүгэн чихтэй байсан чил тэр бол нэг хорд хүчин байж лээвэл тэр бол хоёр дахь шинжин л. Далтны урт чухал. Яг одоо тавил нь алдагдсан маань л ер нь 70 толгой 2 толгой томтой мөр 75 байдаг гэлдэг тийм. Тэгээд тавил нь алдж л байгаа юм чи мэдээж ортой багтсан маань. Та одоо ширэл буурал морины авраг буурал морины тухайд бол аль шинжийг нь юу харж байгаа энэ нүгээрээ л мэдээж удам хөшлийн асуусан баг. Гэлээ гэхдээ нэг аль шинжүүдийг нь илүүтэй онцолж үзчихсэн юм байна. За манайх авраг буурал морон бол айхтар ордоо гэж бол бич сайн бас мэдээгүй. Яг бас нот өгсөн давчраад 4-5 багад давчирж байгаа л буурал морон үлдэж ирсэн. Тэгээд 10 онд 2000 онд бас зодорхон болоод 2001 онд шүү дээ. Зодорхон болоод бас тэр малын хотны орцохч байгаа өвлөн хон сүүлийн идчихэд тэгээ бүр ямаш болгоцсон. Тэгээ хонтонд яг цаг зүтг байгаа юм чи автын зээлээр аваа явахгүй да нэг том үнэтэй юм биш шүү гэд нэг авраг хортомоор болчихно гэж айхтар мэддэг л байсан. Яг одоо ингээд манай энэ буурал мөр болохоор 4 туурай гэж мундагтай. Шүрмэс гэж бол хаанаас ч харсан бүр сэлцсэн юм шиг шүрмэстэй өөрөө аарц барах мундагтай барьсан. Хүүхэд мордод явахаар яг өөрөө цаашаа явахад бол муухан цаг нэг сайн сан суундаа бариад гэх юм бол хүн гомдоочхоор
Тэгээ яг эргээд оролдоход бол яг морь ямар юмтай оролдоно яг тэр ингээр нэг явцдаг тийм мундаг өөр тийм сэтгэл зүй сайтай. Тэр нэг хүүхэд онцсон байхад л арц бороо нь улмал том болж байгаа. Атонд явж байгаа гэсэн. Тийм л өөрөө бас цаанаасаа төрцтэй сайхан бай. Улсын бүсийн чанарт оролдоод хэд орсон бэ буурлын чинь нэлээд олон байна. Аймагтаа 6 төрүүлсэн гэсэн үг байна. Аймагтаа 6 төрөл нэг ам үзсэн. Тий яг хөө тэгээд 6 төрүүлэхээс гадна 2 удаа улсын наадамд очиод улсын 90 жил тус төр олон зуун морьнд 13 удаа тахиж ийсэн. Тэгээд их Монгол улс байгуулагдсан 800 жил байгаар улсын наадамд 7 төрчихсэн. Тэгээ бас яг хөө бас манай нүгрэнгээ аймагт бол Алтан ширээ гэдэг сумын нэрийг их олон гаргасан. Өврэнгээ нэрийг ч олон хамгаалсан. Улсын бүсийн уралдаанд 5 харигдсан. 5 харигдсан ер нь. Хаана лээ? Бас Өврэнгээ аймгийн 280 жилээр бас төрүүлжсэн. 5 дайшиг шиг харигдсан шүү ер. Говьлтын дайшиг амуу үзүү. 2006-ны говьлтад амуу үзүү. Тий. Тэгээд 2007 онд чинь аймагтаа төрүүлжсэн юм. 2007 онд аймагтаа төрүүлсэн. 2008 онд Ховд аймгийн дайшигт 3 удаа тахсан. Захтны дайшигт харигдсан. Очирваны ордол. Тий 2009 онд. Тэгээс аймаг төрөнд Говьлтын аймгийн 70 жил тассан. Говьлтын аймгийн 70 жил тий. Улс төрүүлсэн морьтой ташаагийн дарж ирээл амуу үзүүлжсэн. Бас ер нь нэг аймаг улс үсгийн нартай оролдоод бас 10 гаруй аймагт төрүүлсэн. Жижиг наадамд бас ондог л тахсан дөө. Одоо 24 настай бай. Одоо байгаа. Ага гатнаа нэг 2 жил гэжээл он. Шүд амна гайгүй. Юу нь одоо шүтлэхэд модчдаг юм лээч тий. Манайч тэгэл нэг толтлоо яг болохоор одоо л залуу мөр шиг л бай. Харманд мармал сайн яг сайхан амжилт үзүүлж байгаа жилүүд л байжсэн. Дайшиг хүрэн чинь ханахад байна. Ташиг хөрмөр манас Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сум яцаал уурал авчихсан мөр. Бүтнэрийг мэдхгүй дээ нэг баяг гэдэг нэг дуугаас л авчихсан. Хөрмөрний тухайд одоо та бол буурал морь бол ийм одоо илүү ийм юутайсан гэдээ ярьлаа шүү дээ. Хөрмөрний тухайд. Хөрмөр манас ер нь явж оролддог мундаг сайхан тогтоогон сайхан алдарам сайтай морин дөрх сайтай тийм л морис. Манай морон сургаад тэгэл оролцсон цагаасаа л айраг туралдаг үү. Ахта тэгэл 2008 онд Ховд аймгийн ашигт Өврэнгээ аймагт амуу үзүүдэд Ховд аймгийн ашигт амуу үзчихсэн. Тэгэл тэрнээс хойш 5 ашигт дайрагцаа Өврэнгээ аймагт айрагд төрүүлсэн. Алиаланд нь тагсан мөр. Ховдод айраг дунгуутан дайшиг хүрэн гэдэг нэр хүсэн юм. За 8 онд Ховд аймагт айрагдаад 10 онд Додоностой мөр Говьлтын 70 жилд Алтан дорж онгор мөр төрүүлээд манай буурал мөр ам үзүүдэд хөрмөр манд Додоностой мөр 3 удаа тагсан. Тэгэл Баялгийн ашигт 12 онд айрагдсан. Тэгээд эргэж ирээд өндрөгийн дайшигт орчин байсгалын сумаар гэдэг мөр төрүүлээд авсны мэндийг хармаар ам үзүүлээд тэгээд манай хөрмөр 3 удаа тагсан. Тэгэл тэрнээс хойшлтаа шиг хөрөнгөл нартай болов. Та улсад уралдуулж байгаа юм. Улсад мордож үзээгүй. Дандаа л улсын одоо тэр 2010 онд чинь Балдан дор жонгч улсад төрүүлээд татсан юм шүү дээ. Сум өрн. Бас ер нь их мундаг л мөр байсан бахаа гэхдээ бас төрийн даасан нэрээ бичүүл мэдхээс авраг дөрөвтэй сайхан морин гэдэг л байна. Их тохойд манай тэгээд асаасаа морь улсад үйж яах гэж морь үйдэг шүү дээ. Тэгээ аймаг орноттой морь зүү үйчихсэн гэж байгаа. Тэгэхээр гинт өмнөх өдөр өмнөх өдөр тэгэл яаж ч юм да нэг морь тавьчаач гомор малласаа улсад оролцож гингүүтэн л тэгэл за тэгдэг ч юм уу тэгэл 1 2 хат өдөр л болстой. Би нөөсөд нэг 5 маун жил явсан бахаа. Яг хөө сенат маш нэг 3 төрөө 3 тэгээ нэг 3 2 1 6 2 7 1 2 13 1 12 мөр авсан шүү дээ. Адраг их мөр. Тэгээ нэг Хөрмөрөө улсад авч явсан бол гэж бодогдтгүй. Яг хөө бас дограад эднэр бас
төрийн наадам тавил ийм сайхан даалгавар гэж бачилангууд нар үдчихэл тэгж хэлсэн. Олсод оролдож байгааг шүү дээ. 12 он эднэрт бол хэл орсон. Хэр морчин болохоор нөгөө дашгоо даш бидний нэг юм цагаан сахалтай үү гэсэн. Даран дээр явуулсан сум юм. Уул гард Өвөрөнгө аймгийн тарагцсан байр. Оо танаа нутгийн хүн биш Өвөрөнгө ах юм шиг. Тэгээ хөөдүүд тань би бас эцэнэ сайхан найз нөхдөд Хэрман манас манай сарва ирж ирсэн. Тэгээд сахуутай даг Өвөрөнгө аймагтаа аваад шүтлэн заланда Өвөрөнгө төрүүлээд соёлондоо улсад гордоор дахиад хавчигмар хангаамс төрүүлээд их хордод харагдсан. Тэгээд сэргэлэнгийн нэртэй болоод тэгэл сэргэлэнд байгаа. Зоодны халан төрхөргүй л авах. За хэрмэрний онцлог нь юу вэ? За боров таг сайтай ер нь гадар дээрээс бэлээ оролдож ирэхгүй ч гэсэн яваал зориг зүрх гэж бол мундагтай юм байна. Өөрөө сайхан дөрвтэй. Ер нь асаас олон жил нагцсан мундаг л. Бас нэг сартаа хонгор мэг. Сартаа хонгормор манайханд байсан. Одоо сартаа хонгормор маань 12 он өдөрт бол хэл орсон. Энэ Өвөрөнгө аймгийн хаврын бүс уралдаанд зүүн баруун бүс эднэрт нь очиод төрөж аригжилээс. 12 он бол манай энд баг шиг наадам боломжийн гайгүй наадам өдр болоход үзүр дээр ирээд татаад илтгэхгүй уул ангирлүүлээд эднэр зогсоодог тийм орсон байна. Тэгээ Өвөрөнгө аймагт километр гаралтай төрүүлээд Баялгийн нэшигт очиж төрүүлсэндээ Хинтэй аймгийн дархан сумын лон. Та өөрөө очиж авчихсан. Эзний сайн мэдгүй наа биес дорноо дэлгэхэд орж яхад нь тэгээд манай ачаагийн нэртэй мөр байсан. Тэгээд ачаах маань хөө удaalаа бидэрсэн байсан. Ясэг эзний нэрсэн нүүр тулсан үзэгээ. Яхан сэтгэл өнгөтэй л хас мундаг хортомор байсан аа. Тань төрийн наадмын анхны аргийг өвчирсэн дураараа хонгор гэдэг. Одоо нэг тухаас ярихгүй болохгүй бах тийм ээ. Яг гоо дураараа хонгор маань бас ер нь Дорнов аймгийн Алтан жирээс нэг жоохон баяраагээ залуугаас авч ирсэн таахтайгуу. Анх удаа Өвөрөнгө аймгийн Улс сенатанд очиж оролцоод оны анхны нэгдэх ариг төрөв яг орон нутгаас очиод ариг төрөв авч үзээгүй л байсан. Тэгээ яг анхны ариг төрөв нь авч гисэн. Боломжтой л байгаа. Тэрнээс хойш манай аймгаас 2 их мөр дараалал төрүүлээ. Сая болон залан шүтлээ айл ал наснд нормал аригдсан шүү дээ. Ер нь дороор ангор маань Өвөрөнгө аймгийн анхны ариг төрөний нэгтгэл авч гисээд байгаа. Театр гал байгаа одоогоор сайхан л. Бүртгэлүүд нь ч гэсэн бас манай одоо хөгжлийн сайхан өдөн татал мондог сайхан. Миний бас 5 өмч гэж бодоод байчдаг шүү дээ. Тийм л. Даншиг хэрэгэд бас өгдөг лөө. Миний далайн хэрэгэд адаргүй. Далайн хэрэгэд даншиг юм. Тэр далайн хэрэг маань Торногийн дэлгэрхийн уугна гэдэг залуус асан юм аа. Өдөр унасанд аймагт аригдаад төрүүлсэн. Говьлт аймгийн 70 жилд соёл үрээ жижигхэн соёлын төрүүлж байсан. Хэлгийн нэшт горуулж ийсэн ер нь адаг бол араас нэрээд зүгтчихэд ямар ч хэлсэн хаашаа үлдчихдэг л тийм хордоод. Нэх олон оролдоо өөр төлөвд нь бас мундаг сайхан л. Зүг сайхан дуутай мундаг сайхан залуугаас л авсан тэгэл. Та надад хамгийн үнэтэй нь одоо ямар ханштай авч ирсэн бэ? Тэр нууц өшөө. Оо манайхын тийм малчин усаач нэг найз нь малчин л байж таа шүү дээ. Тэгээд тийм үнцэнтэй одоо бол хөдөлж явж байгаагүй. Хойд хэр атарга Дорнов аймгаас чи 9 оны үйлчтэй ганц хаад бол хөдөлж ирсэн хэр атарга л авч ирсэн. 8 сая л авч ирсэн. Бус нь бол хайхтар юм уу? Хамгийн дээд мэдлэг тэгж хэлсэн. Тэгээ одоо яг ойр эдэн жилс нэг мөр авсангүй. Өөрсдөө одоо манас дараасаа төрээд бас 20-30 жилийн манай хөдөлмөр өөршим сэргийж хараад онгаад ондог сайхан гайгүй. Монгол л болохоос бас зөв сайхан да. Ер нь бол яг энэ улс бүсийн одоо таны гаргасан 40 гаруй ариг төрөв гэж түүний өөрийн нийлээд дандаа Монгол одоо тийм. За би ер нь бол
манай Бямсрангийн ар морийг бол хүмүүс цустай л гэдэг юм л. Яг Монгол төрхтэй жижигхэн бийтэй тийм л морис. Тэгээд бусд нь бол ерөөсөө маань цусаарсаад бол оёдож үзээгүй. Тэнийг л харманаас устна бүгд Монгол хот гэсэн. 20 онд манай яг өөрийн 4 онгаа Дөрөнгө аймгийнхаа баяр наадамд төрөөс Монгол хот. Яг дөрүүлээ манай цэвэр онгаа доноод. Яг нэг хонгор алцаадаргны манай ээж нь яг дорногийн тавагийн ямдарч гээд сант маргадын сая инжил алтаонооны зэмсэн тэднийгээс гаралтай Google манай өөр ордын шаргаад байгаа тавьж гарсан. Тэрөө тэгээд бусдын цэвэр манай өөрийн онгон одоо 4 одоо төрүүлсэлт. Ер нь бол одоо бас энэ баруун тишрүү бол танахаас ирж хүмүүс бас адуу нэлээд авдаг бах тий. Манайхны 90 одоо яг хойргэл цагийн хатуу эзэн нэг мэдчихээн байгаль нэг мэдчихээн. Тэгээ ерөнхийдөө 10 тийш манай надад бас зөндөө хараад өндөр сайхан амжилт гаргасан адуунууд бишгүй байгаа. Хараа юм гэрүү тэгээд наадам тач морны манер гарсан тэр адуурлогнор л 3-5-1-2-аар одоо мод явдаг шүү дээ. Тэгэл одоо сайн байх юм бол өнөөдөр 2 хүн байвал маргааш 4 үл морны мөрчийг сайхан нэг л олон тодорч яадаг. Тэр утгаараа одоо манаас бараа юм ийшээс юмс нэл явсаа. Та тэгээд их сонин одоо энэ бүсийн уралдаануудаас айраг авахтаа одоо нэг юм уу хоёроор ингэж одоо түүж биш авахтаа дандаа бөөнддөг. Одоо 2006 онд би нэг танаас нэг жижигхэн ярилцлага авч хэмэр сонд авахтаа нөгөө баруун бүсийг хаахан талааны отгонсон баруун бүсийг бодлого бэрлээ гээд нэг тиймэрхүү жижигхэн мэдээ бичээ дараа нь ярилцлага авч санаж байна та. Говдын дэшгийн дараа. Бай 2006 онд говьлтай дэшгийн дараа. Говьлтай дэшгийн дараа. Яг тэгээд би говьлтай аймгийн 2006 онд улсын наадамд бас манайхны мөр тэр жил сайн л байсан юм байна. Оюун суманд манай 4 настай мөр дээд 3 нас шүтлэнтэйг төрүүлээд манай оюунчин бас хурдаад байх сайтай боломжтой олсод ихтэй тийм утга штэ. Тэгээд 2006 онд миний дээд 4 настай мөр төрүүлэхэд хүмүүс намайг олсод очиж уралдаач гэдэг харан. За яг их настай мөр л олсод тавьчихгээд буурал мортойгоо олсын 800 жилээ агаар яваад буурал мөр манай их л олмоор өснө 500 мөр тэр үнэс 7 дор тавьгаад яжсан. Тэгэхэд тэр 2006 онд аймагт тааж усны дэдмээр орчихсон. Тэгээ говьлтайнаас шигтчихэд 6 морьтой яваад нэг өрөө маань зургаалаад 2 төрөө 2 амаа үзүүл нэг айрыг авчихсан. Тэгээ хавранч борд маань хурдан байсан. Манай аймагт хаврын бүс уралдаан болоод манай суманд болоод манайх 4 их насны морь болоод нэгээс 4 дараалаад ирчихсэн. Тэгээ зүйл суманд 3 их насны морь явуулаад нэг нь төрөл нэг нь амаа үзүүл нэг нь зургаалжсэн. Тэгээ хавраасаа алсаасаа морд маань сайн байсан. Тэгээд нэг 2 төрөө 2 амаа үзүүл нэг айрыг 2006 онд анхудаа авсан даа. Тэгээд надаас 2 говьлтай аймагсны хайхтар мар төрүүлэг л байсан байлгүй. Надаас 2 төрөөс одооныхаа нэг нутагтөлдөхгүй гэхээр би бас нэг төрөөс язаалуурыг говьлтай аймагт агаад хайлан суманд нь одоогийн олсын хөрлөх шүү. Их хэрэгэд гэдэг чинь одоо мөгийн хэрэгэд тэр зал аваад нутагтаа засагтар гээд ордоо зэрэг бэлгэнд гэж хэлсэн надаас. Би говьлтай аймагт очиж уралдахдаа нэг айрч гэсэн авчихал гэж л бодно нөхөс 5-6 голоо ингээд сайхан морд маань шууд айрыг түрүүн тахсан өмнө дайшигт явж үзээгүйсэн баг. Тэгээ бас сайхан л байсан юм надад говьлтай гэхэрс сүжигтэй л байдаг. 10 он ч гэсэн та их сайхан атсан шүү дээ. Говьлтай гэсэн маш явахаар гоё гэж юм шиг л. Ер нь би бас сүжигтэй л байдаг хөрхий тэгээд альва юм сайн санаа нь үзэрдсөө гэж сайн санаж явснараа 10 амд бас хорд маань их сайхан гэсэн говьлтай аймгийн дэш 70 жил очиж бас мороо тахгуулсаа 2 их мор маань амуу 100-аар араад соёл өрөө маань төрүүлээд язаалан горовлаад даг маань 3 ирлээс даг наатай төрөв дэржсэн Монгол одоо. Тэгээс ер нь баруун дэш
нэлээд сайн төгсөн доо. Одоо нэг үед бол бас эрлиц гэж шинцэг адуу модуу гэж байгаагүй те. Та Монгол адуу байсан доо. Ер нь ингээд сайн анзаарсан чинь нэр баруун бүсийн уралдаануудаас та бараг одоо бүгднгээс нь лайр авч ирсэн юм байна. Одоо ингээд сайн бодсон тантай ярьж байгаа. Гэтэ та ер нь усад наадж ирсэн юм уу? Бүсийн бүсээс гэж. Би яг нэг үе бол бас тэгж боддог л байсан. Монгол орныхаа баруун талаас нь хэсгэлээд морь оролдуулаад аймгийн нэр нэмээд ахсан гэсэн бодол бол байдаг гэсэн. Тэгээд өөрсдөө одоо Монгол адуу үржүүлж байгаа. Өөрсдөө энэ нутаг орны маань малчид тэр чигээрэл Монгол адууд болохоор би одоо хацалыг авчаад дээрэс нь нэг эрлээ залгаад шинцэг адуу болгоод морь өвчий гэсэн сэтгэл нэг төрөөгөлөөс одоо тэгээд нутгийн маань суудч янзын заадаг зөөд өгдөг боллоо тэгээд адилхан л садан хөрчлөг янз янз болохгүй бол тэгэл тэзүүгийн өндөх шиг байх үднэс нь морой идэж. Тэгэхгүй болохоор би ч одоо эрлээ задуучаад ард өмнө дээр тахвалаад байвал их овын өндөх шиг юм болно тэгээд нэг яадгүй. Адрес тэгээд атомда янз янз тэгээд том юм дайрагдвал нэхэд яг шодрог тийм хариуцлагатай тийм тогтцсон дүрм журм гэж алга байна уу? Би бас 2018 онд улсын наадамд өөрөө ингэж яаж чадах гэмээр л цагаан соёл үүрэг мондог яаж явсан. Манай нутагч адуу хайжхан төлөлдөг шүд амнаас болохгүй биений хувьд хинжээнээс авахгүй цэвэр Монгол адуу оролдуулахтаа ганц өөрөг юм барил нэрлээ зүйдийн цаана навчаад ойц. Тэгэл тэрнээс хойш нэг улс мост яваагүй. Тийм. Энэ уралдааны асуудал, өрөм журмын асуудлыг тийшээ одоо шийдэгдэхгүй бас олон үеачийн урам зоригийг мөхөж байгаа бол тоо. Одоо тэгэл янз оролдож байгаа адууны янз янз болохоор тэгэл хүмүүсийн хандлагын янз янз байна тоо. Одоо бол эрлиз Монгол орны ялгадаг бол ялгаж чадсан жиг шатаж чадахгүй бол хэмжээ дамжиг нь яс баримтлалт яг тэргээр нь барьцдаг бол бас нэг анда. Тэгэхгүй одоо эзнийг эренбэр домор чинь орон нутгийн байштай нэг сайрлын эзэмэрлэлийн адилхан хэмжээ тийм бол гасагдаад үлдчихэж. Тэгэл дахиад дэрж байгааг нь харахад тэрнээс л өндөр одоо өдөр хүрээд ирсэн байдаг. Та хоёр бол дандаа амжилтыг голдуу ярьлаа л мэдээж одоо тантай уулзсных энэ олон аирагт одоо энэ олон медалуудыг харахад энэ хэмжлэг хөдөлмөрийн хүчин харагдаж байгаа. Гэтэ ер нь бол мэдээж дандаа ундаг юм гэж байхгүй тий. Ер нь ялангуяа морь уух тухайд бол уяач өөрийнхөө алдаанаас өөрийнхөө алдааг өөрөө олж хараад түүнээсээ суралцдаг тусдаас арай өрнөх морь уух уяачин тухайд бол ер нь одоо ингээд бас одоо залуу ярьжтай хандаад анхааруулад ихэд анх морь ууж явахд ер нь юун дээр алдах магадлалтай байдгийг гол төл юун дээр нь алддгийг танд бас тийм алдаан дээрээсээ суралцсан тийм наадмын дурсамж байгаа л бах тий. Байлгах. Ер нь бол нэг хожихын төлөө алдах алдаа бол амжилт мөн гэх тийм ээ. Хүн ч одоо амжилтыг ахиулах гэж байгаад алддаг л байхгүй юу. Тэгээд тэрүүн дээр хүн дүгнэлт хийгээд амжилт гаргах юм бол тэр нь тэгээд өөрт нь илүү шагналж ирнэ л дээ. Тэгэхээр бол манайхан залуучууд гээд одоо бидний хайхтар настай тийм улсууд байгаа ш. Хүн өнөөдөр одоо энэ дэлхийн наадамнаар харж л байхад хүмүүсдэг маар айрчлаа төрөвчлээгээд бас ярианч их хэлбэг болцсон. Маар мэддэг таньдаг нь их болцсон. Ууж идэх нь арай андаан болцсон. Тийм улсууд л их л байна. Өнөөдөр хүн амжилт гаргах юм бол маргааш би амжилтаа ахиулна гэсэн үднээс ажил хийж байгаа юм бол маргааш нь илүү юм төрөн шүү. Тэгэхээр морь гэдэг чинь бол цаанаас харсан дэнгэртэй амт шүү. Тэгээд тэрний боён бас зөв дааж илүү зөв явах юм бол нэг морьны боён бол эргэж мөнгөд эвэх болно шүү гэж бодож байна. Тийм яг уу. Таач нэрээ өстой гашуун юм бол бүр амсдагч өгсөн тий. За би ер нь аяг айрг ууж чадаад байна шүү дээ. Яа арх марх бол тамиг татаж мэдхгүй. Ер нь багасаа ээжтэй тус болох гээд сажиж хөдөлмөрлөд нэг зав байхгүй гэх нутгийнхаас одоо тоглоод тэгдэж шүү дээ. Завтай байсан бол нэгийг сорчих байсан гэсэн. Тэгээд ээжтэй нэмэр болох гэж ингэж хөдөлмөрлж яж бас эдээ зэрэгтэй явж байгаа ах гэд бас хөдөлмөрийн маань бас ариун цай хөдөлмөрийн маань бас хань өрөө хүмүүсийн маань баян заяа бүгд л
энэ хөдөлмөрт бүгд л хамт шингэж байгаа. Тэр бас одоо ер нь ахмадууд бол арх хатуу хоёр нэг савн багтдаггүй маа гэл ингээл арх сархтнаас хол байг гэл ингээл зөндөө сурмжлал. Таны одоо бас энэ бол нэг давуу тал болдог баг тий. Тэгэл бах та тэгэл янз янз тоо арх ууж байгаа хүнд бол муудгүйгээр давуу тал гэдэг болохгүй л баг. Гэтэл ер нь бол морь ин гэдэг чинь ажлаа алдах тэр өдөр болгон хийхстэй юм л хийж байгаа юм чи ажлаа алдахгүй л хүний ажил л да ер нь морь ин. Тэгэхээр арх дарсч юм бол нэг хөөргөн хүний чи архч хүнийг олон янз л ажилладаг шүү дээ. Энэ олон архт руу одоо улс бүсийн уралдаан, их хурд шигшмэл морьдын их хурд уралдаан гэдэг одоо Монгол улсад зохион байгуулагдаж байгаа зэрэглэл өндөр бүх уралдаануудаас та архт руу хүртэл шүү дээ. Тэгээ аль нь дээр нь илүүтэй илүү огтлсон байдаг юм бэ? Тэгж онцлог зүйл байх уу? Улсын наадам их морь төрүүлдэг. Би тэр нэг айхтар хөөрөөд морь маань гоцорлоо төрүүлээгээд нэг ярьж үзснэг айхтар үзээв шүү дээ. Ер нь хүн малал юм чи өөргөө тэр өдрийнхөө хуваараар хаан тахх нь мэдэхгүй, хаан гიშхээ мэдэхгүй, хаан гараад хэд дорх нь мэдэхгүй явж байгаад ирж байгаа юм чи. Тэгтээ би бас сайхан яг бас намайг морь уяад орморуулаад олон үеийн амжилт гаргаасаа гэсэн шиг сайхан наадам эднэр бол хүний бас хийж байгаа хөдөлмөрөнд хүч өгдөг штэ. Тийм наадам эднэр бол зөндөл байсан өрх юм. Тэгээ би одоо анх удаа сумынхаа наадам аймгийн наадамд л хордон морьтой болоод нэг төрүүлүүлж хийсэн гэжсэн бол улсын наадам гэдэгт ариг аваад улсын бүсийн уралдаан гэдгийг мэдээд төрийн дансан нэрээр бичүүлнэ гэдэг чинь бас л тасгаа хав юм да гэдгийг өөрөө төв зингэлтэхтэй ороод тэр мэдсэн л тэгэхээр. Тэгээ хаа миний бас 13 төрүүлсэн соёл онгорыг маань миний өвөө онж төрийн наадам төрүүлсэн гэдэг бас тэгээ баяр сайхангаа хэлдэг шиг хөө өлг хоёртоо баярлаа гэдэг шиг тэгээ өвгөө надад ирэхээр бас баярлж илээс. Тэгэл баярлахгүй гомддаг наадам гэж байх морой сайхан тахихаар. Гэхдээ хүн мууяч хүн өнөөдөр бид хэлээд байна шүү дээ. Өнөөдөр хүн өнөөдрийн юм биш маргааш энэс л юм хийж бүтээн шүү гэсэн үднэс морой явбал танд амжилт нь харин ирэх баг шүү л гэж л. Тэгээ одоо тэгэхгүй нөө тэгээ найр наадам айл болохоор наадмын тэгэл дараа чинь найр нөргөллээ найрны дараа чинь тэгэл бас тэгэл намрын ажил нөргөлжлээ тэгэл одоо чи тэр найр нөргөлжлээ ингээл найр нэг болж байна таас л. Тэр мөр нэг өөрөө нэг юм ууж яадаг болохоор яадгүй. За тэгээ бидний урлагийг хүлээж ийм сайхан дэлгэр сайхан ярилцсан тод манлаа маш их баярлалаа. Танад гадаа буугаал ер нь бол маш их хөдөлмөрч хүмүүс юм байна л гэж анзаарэгдэн энэ хашаа хороо энд барьчихсан байгаа зүйл. Яг тэгээд намайг таньдаг бүхэл хүмүүстэй болон нийт Монголынхаа малчи ард түмэнд нийт уяачтай та бүхэндээ энэ нэр бага баржилын саршин нэмэнд өргөө та бүхэнд маань илгэрэн хамглан бай төрлөөрөө төвшөө хамглан сайхан байхалтгаа гэж хэлгээрээ юу. За тэгээд танай телевизийн хамт таланд инхүү Монголынхаа төв соёлыг түгээн дэлгэрүүлж өргөлж явдагт нь талархаж байна. За баярлалаа. За Тодмогны подкастын ээлж дугаар Урангаа аймгийн Хайрхан дулаан сумаас үзэх сонсогч та бүхэндээ хүрлээ. Бидний ярилцлаганд анхаарлаа хандуулсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзлаа баярлалаа. Тодмогна аппликейшн 12 жилийн түүхтэй Тодмогнаас сэтгүүл цахим боллоо. Та манай аппликейшнээр дамжуулан бидний өмнө нь бэлтгэн гаргасан 130 гаруй дугаар сэтгүүлүүдийг хүлээн авах боломжтой боллоо. Мөн Тодмогны сэтгүүлийн редакцаас бэлтгэн гаргадаг мэдээлэл болон зөвлөгөөг үн төлбөргүй хүлээн авахын чадвар. 7 хоног бүрийн видео болон аудио подкастыг хүлээн авч сонсоорой. Өдөр бүрийн зурлаг, цагаагаарын мэдээлэл, ардын хувьсгалын 90-100 жилийн ой хүртэлх наадмын бичлэг зөвхөн манай аппликейшнээр. Тодмогна. Амар хурд шингүүд оршваа. Селен амьсга задалж дархлааг дэмжин. Агрофит тэжээлийн үйлдвэр.